За юу цангаа өнөөдрийн доор хэдүүлээ. Юу хийх вэ гэвэл байгаа. За энэ бол би өнөөдөр аим шин түүх үзэх байгаа. Өмнөх видео аим шин түүх гэж хайсан л та. Аим шин түүх үзсэн дааш миний хоолой молол сонсохгүй байсан. За энийг үзтээ. Энэ явдал надад 22 онд тохиолдсон. Манай улсад ковид хөл хорой туслагдаж бүх зүйл барагад хэвийн байдалтай орсны байлаа. Гадаа гарч цэвэр агаар авах ч боломжгүй байсан болохоор л тэр байх. Тиймээс хөл хорой туслагдсны дараа би гадагшаа гарах болсондоо үнэхээр баяртай байсан юм. Мөн өөр нэг шалтгаанаа би удаан хугацааны дараа найз охинтойгоо уулзах гэж байсан. Тэгээд энгийн байдгал өдөр байсан тул найз охинтойгоо уулзахаар шийдлээ. Сар дахал бүрэн дуусаагүй байсан болохоор ээж маань санаа зовсон хэвээр намайг гадагшаа гарах гэж байгааг мэдээд тэр маш их уурлаж билээ. Би тэр үед зөрүүд өсвөр насны хүүхэд байсан болохоор түүнийг сонсолгүй гадагшаа гарсан. Манай найз охины гэр хэдхэн километрийн зайтай байдаг бөгөөд надад дугуй эсвэл машин байхгүй болохоор гэрлүүн рикшаагаар явах шаардлагатай болов. Би рикшаа хүлээж байсан чинь ихэнх рикшаа аль хэдийн зорчигчтой өнгөрсөн. Тэгээд жаахан хүлээж гараа өргөхөд за би баян спонсор оруулж чадахгүй ч гэлээ. Өнөөдөр спонсор бол Фанта. Юу гэдэг юм бэ? Зорчигч арын суудалтай сууж байлаа. Тэр зорчигч магадгүй 60 гаруй настай, бага зэрэг бордоо арьстай, нүдээ томруулсан. Энд ямар шижгийн нийлэг гарав. Бараг граныг өвгөн жолооч руу харлаа. Жолооч энэ зорчигчийг ойролцоох барилгаанд буулгах болохоор намайг барилга болгож ямар юм аа. Тэр надад барилгын нэрийг хэлсэн. Тэр барилга нь булан эргээд л байдгийг би мэддэг болохоор явахаар шийдсэн. Гэтэл намайг суух гэж байтал зайтай сууж байсан зорчигч над руу ойртож гараас минь атгарлаа. Тэр аимшигтай инээмсэглэл тодруулан намайг рикшад суухыг биелдгээр гуйсан. Улмаар би тэр дээрөө гараа татан авч тэр хүнийг цаашаа нэг л ээжтэй насгүй. Надад тэр хүн болон рикшаачин хоёр сэжигтэй мэт санагдаж байсан ч найз охиныхоо гэртээ хурдхан очихыг хүсч байсан болохоор суухасаар арга гайсангүй. Рикшаа хөдөлж эхлэхэд тэр хүн аажмаараа над руу ойртож дахин гараас минь атгав. Дараа нь тэр нөгөө гараараа миний гарт хүрч эхэллээ. Тэгээд хоёр гараараа гараас минь барьж байхдаа тэр чамайг хэн гэдэг вэ? Чи хаана амьдардаг вэ? Хаашаа явж байгаа юм бэ? Гэхээ мэтэ нөхөрсөг яриа үүсгэх гэж хичээж байв. Надад түүний хачин аашаа ядаргаатай санагдаж байлаа. Би түүнийг түлхэх гэж оролцсон ч тэр надад наалдах шахсан хэвээ. Тэгээд түүнийг удахгүй буух хэмжээний жаахан л дисчвэй гэж бодоод явж байгаад гадагшаа хартал рикшаа жолоочийн хэлсэн барилгын хажуугаар өнгөрч байхыг би анзаарлаа. Тэр үед би үнэхээр их айсан. Энэ үед гэнэт тэр хүний гар аажмаар миний биед дахин хүрч хамаг би арцаахыг нөгөө юулээ зогсон яваад өгөөч. Гис яв. Рикшаага зогсоо гэж хашгирсан. Жолооч царийг хараад байгаа. Би эргэж чаралгүй буулаа. Зүрх минь хүчтэй цохилж цогтаахаас өөр юу ч хийж бас юу ч хэлж чадсангүй. Тэгэд би амс хийх зуур хэсэг зогсохдоо рикшаа холдон явахыг харсан. Ингээд би тайвширч найз охиных руугаа явлаа. Хэдэн өдрийн дараа ээж маань манай хотод нэгэн залуу хүүг хоёр эрэгтэй хөнөөсөн тухай нийтлэл уншиж байв. Тэдний нэг нь рикшааны жолооч, нөгөөх нь шоронгоос оргосон ялтан байсан байж. Энэ нийтлэл тэр үеийг дахин эргэцүүлэн бодлоо. Хэрвээ би рикшаагаас буугаагүй байсан бол надад хараагүйсэн л дээ. Байсан бол би амьд байх байсан болов. Яагаад гам хоёлаа. Хэрвээ та илүү олон аимшигын анимашнуудыг үзхийг хүсвэл яг одоо бүгд маань subscribe дараарай. За ингэж зураг төгсөн биби. Өнөөдөр хэдүүлээ аим шид үзхийг бол. За шид. Өнөөдөр аим шид үзхийг. Наад чиг хамаатай. Өнөөдөр хэдүүлээ аим шид үзхийг бол. За шид. Өнөөдөр аим шид үзхийг бол.
Энэ манай хоёр хамаатай. Энэ манай хоёр аймаа бэбиг ахад. Бийсэн бэбиг ахад. За. Жирийн нэг мян барийн орой байлаа. Идэж байсан. Бид хоёр дөнгөж аим шин дэх үзэж дуусаад байжлаа. Юу бид үзэн зүйлийн хямлаар хоорондоо ирж байх үед эдгээр секундын дараа аврах том жимс модноос нөө өнөөхцөл өвөгийн байшин гэдэг өврөн хүчтэй цохив. Дараа нь бид хоёр орондоо ороод уцаараа YouTube нэг аралтай одлоо кайс яа. очсон байсан дараа гинэт харахад сэрлээ. Жижиг шатнаас чимээ сонсогдлоо. Нүдэн нухаж байтал гинэт орны хажуугийн цохны тэнд чимээ сонсогдсон. Би гадагшаа хартал юуч байгаагүй. Хиндээ өвөгийн минь нохоо байж магадгүй гэж бодсон. Учир нь өвөө заримдаа тэдний тэнд ондуулдаг эсвэл хоорондоо зодтолдож байна уу гэж бодоод харсан үгүй байлаа. Би үеэл Кайлийнхаа хажууд хөвтлээ. Буцаж унтаж чадахгүй таац ширцэрл байлаа. Дараа нь Яач Оо, дурак. дурак. За уучлаарай guys. Энэ жоохон бичлэг болчихлоо. яаж сандарч ирлээ. За ямартай жидэр Кайл мэдээ. сэрээгээ түнд хэллээ. Тэр надад итгээгүй намайг худлаа хэлж байна гэж бодсон. Гэвч тэр чимээ сонсоод баслоо. Тэр надад бид очиж шалах хэрэгтэй гэж хэлсэн. Би шууд үгүй гэж хэллээ. Тэгээд би түүнийг явахыг Аим зогсоосон. хэм. Кайл бид хоёр маргаж байсан ч хурдан шалахаа шийдлээ. Энэ үнэхээр тэний шийдвэр шиг санагдаж байлаа. Бас хин нэгэн уруудаж байгаа юм шиг чимээ гарч байсан. Бид хоёр айгаад шууд хүнжилтээ ороод нуугдлаа. Дараа миний санаж байгаа зүйл бол гинэт өглөө болсон байв. Зохон дээр тусаар шатан тодорхой шалга гэж бичсэн байлаа. Шат руу харалгүй шууд өгөөгийнхөө өрөөд гүн орж түүнд хэллээ. Бид аюулгүй юм шиг санагдлаа. Учир нь өвөө маань 4-р зэргийн хар бистэй каратэчин байсан юм. Дөрөвдүгээр Өвөө зэрэг. шатны доор Бүр байсан арай жижиг хэмээр хаалганыг амар залуу түн рүү хутга барин өсрөв. Үйл бид хоёр хашгирч уйлж байхад Амар зэлдэ. өвөө хутгнаас мултарч тэр залыг буулгаж Оо, аваад жинхэнэ биега чанд өгөө мэнэ те. би цагтаа дудлаа. Цагтаа нэг ирж мөрдөн байцаалт ажиллагаа явуулж Намар өвөө хэргийн байдаг юм. бидний хажуугаар өргөдөө намайг хараад маш аимшигтай юм хэлээ. Аимшигтай. Тэр атахгүй юм хэрэг улаан хэвлэр шоронд харагдаж байгаа. Хэрэг Кайл намайг дагуулж очиагүй байсан бол эсвэл бид хоёр өөр шийдвэр гаргасан бол юу болох байсан бол тоос ашиглаа. Нэмэр юм болох юм. За байж байгаа. Оо, хүлийн дэвтэр болоод явчих. За амар шээ. За яа гэж явчих. Энэ юм шиндүү юм биш болдог. What the fuck? За моммади мэдүүлээ байж. Эсвэл бид хоёр өөр шийдвэр гаргасан бол юу болох байсан бол тоос ашиглаа. За энэ юм шиндүү. За байж байгаа. Моммади мэдүүлээ байж. За байж байгаа. За өнөөдөр видеого энэ үргээ төр зогсоож шиг. Гэж төр зогсоогоод. Би багтаа кодорт нэмэгэнд амьдардаг байлаа. Тухайн би хайрнастай байсан. Харин хуршууд маань бидэнд танаахан гэртээ байхгүй байхад танаа дээд давхарт сүудэр харагдаад байна гэдэг байсан. Бид дуудаггүй байсан ч нэг удаа манай хаалганы цонхыг хахлаад хэнийгээ орж ирсэн. Хэдий ч юу ч алга болоогүй байлаа. Тухайн үед хулгайч орж ирчихэд гараад явжтэй гэж бодож билээ. Бид хуршуудаа өрж үцлэг гих мэт зүйлс зохиох гэхэд тэд манад ирэхээс цааргалдаг байсан. Тухайн үед манай гэрийнхэн үнэхээр сүнс мэтийн зүйлд итгэдэггүй байлаа. Нэг удаа би унтаж байхдаа хэнийг шатаар өгсөж байгаа чимээнээр сэрэв. Би болсон шалгасан ч тэнд юу ч байсангүй. Би их айс уучир буцаа орлогоо орж хүнжил дотроо нуугдаж байлаа. Ямар нэгэн зүйл болоогүй учраас би буцаад унтахаар шийдэв. Хэд хоногийн дараа манай хаалгыг хэн нэг нь өдөж ойрлж байлаа. Тэр үед шөнийн 12 цаг 30 минут болж байсан. Манай гэрийнхэн бүгд боосч харин надад энэ зүйл магадгүй манай хөрш яриад байсан зүйл нь байх гэсэн бодол төрж байлаа.
Манай аав буугаа авч ээж бит хоёрт эндээс гарсны хэрэг. Одоо ямар гэрчийн нэг чөтгөр нэг хов. Би үнэхээр их айж аавд маань ямар нэгэн муу зүйл бити болоосаа гэж бодож Одоо байсан. тань ба томруулт. Гэтэл аав доод давхарт хөршийн ахын нэрийг хэлэн ярилцаж байсан. Тухайн үед би их тайвширч билээ. Тэр бидэнд танаа амбарын цогыг хаглаад усны хоолойч ивдчихсэн маань одоо ус алдаад байна гэж байсан. Сайхан сэтгэл гаргаа. Би боломжтой очир танд туслая гэж аавд маань хэлж байлаа. Аав болон хөрш маань зойрлоор хэрэгтэй бага зэвсэг аван усны хоолой газар дор байсан учраас байшингийн урд талбайн газрыг ухаж эхлэв. Тэдэнд нэмэлт багаж хэрэг болсон учраас тэд намайг хашаандаа байж бай гэж хэлэн гэрлээ аваад өөр багчинд явцгаалаа. Тэр үед цааны гэрэл тийм ч том биш байсан. Багсаг зүйл харагдаж байна. Би их айж байлаа. Учир 8 настай хүүхэд харанхуйд байгаа сайхан ингээл үзэгдэл билээ. Гэхдээ би тэдэнд айж байгаа талаараа нэг ч үг цохолгаагүй л дээ. Тэднийг явснаас хойш 10 орчим минутын дараа би тэднийг хэрэгтэй багж аваад ирж байна гэж бодсон. Учир нь миний нүдний болонд нэгэн зүйл хөдлөөд байлаа. Ажиглал үнэхээр л манай аав эсвэл хөрш маань биш гэдэг нь тодорхой болов. Тэр үед би зүгтхийг бас ойлгох бас амнаасаа аваа гаргаж чадахгүй байсан. Би түүний дагуулж Нарутогийн стилтэй юм шүү. Тэр ингээд энэ минь бол Нарутогийн стилтэй лөө. Юу эвэртэй юм биш. Надад яг юу гэдэг нь харагдахгүй. Зүгээр л харс өдөрч хүмэлцээд байсан. Зээлэлдэ галзуу. Гэтэл тэр зүйл баруун талбын зогсчих шиг боллоо. Би хараад чөтгөрл юм байдаг байх гэж бодсон. Энэ чөтгөр 2.5 м орчим өндөртэй, урт нарийнхан хөлтэй, бас урт ивэртэй их хүчрэх харагдаж байлаа. Харахгүй шүүнд байхад түүний нүдэн гэрэлтэж над руу ширтэж байв. Би ойлгомоор байсан юм чинь зөндөө байсан. Энэ маргастай газар доорх гарчсан сатаны үйлдвэрийн машин. Түүний царай яг л хонь эсвэл ямаа шиг түүнийг ийм баг зүүсэн байна гэж бодож олгоч. Хүнд ийм нарийнхан хөл бас ийм хурдан явах чадвар байхгүй билээ. Тэр зүйл над руу харж байснаа гэвч манай хөрших руу тухайд би уушгийнхаа хэмжээгээр хамаг чангаараа харин Мангастаас гадаа бол 100%-аар тэгэхээр чи хэдүүлээ угаасаа хүмүүст байхааргүй чадвар байгаа бариад гүйж ирлээ. Тэр надаас юу асан талаар асуув. Би түүнд харсан зүйлээ хэлтэл тэр надад итгэсэнгүй. Ээж ч юм уу адил. Гэхдээ манай хөрш итгэсэн юм. Тэр надад хэрэг тийм зүйл байсан бол чамайг бүгд учраас яагаад ч хөнгөрсөн байх гэж хэлж байлаа. Цаг хугацаа өнгөрч саяны болсон явдлыг мартаж байв. Манай эмээ байшингаасаа нүүж бид Нью-Йоркд очлоо. Өнгөрснийг би ардаа орхиж чадлаа. Гэхдээ өнгөрсөн зүйлс намайг орхиогүй юм. Ахлах сургуулаа төгсөх жил баг бахта харсан зүйлээ зүйдэлж хардарав. Би зөвхөн түүний толгойг л харж байлаа. Тэр аавыг ирсний дараа модны ард орсон гэж зүйлэгдээд байсан. Тэр зүйлэнд хамгийн аимшигтай зүйл нь тэр надад 3 үг хэлсэн юм. Тэр үг нь чи нуугдаж чадахгүй. Би аимшигт хардарсан зүйлээсээс ирж сургууль руугаа явлаа. Гэтэл хичээл орж байхад 12 цаг 30 минутын авцаа. Манай ангийн хүүхдийг сургуулийн гадаа торомсон ажиллахаар болсон машин мөргөж манай ангийн хүүхд нас барсан юм. Би ухаан цайж гарав. Учир нь зүүдэнд хэлсэн үг надад ч бас ийм зүйл бодохгүй тохиолдно гэж бодогдуулж байлаа. Би их айж байсан учраас эцэг ихтэй болсон бүх зүйлийн талаар хэлв. Гэхдээ энэ удаа тийм надад итгэж намайг номлогч руу авч явлаа. Харин номлогч надад 3 өдрийн турш нэг зүйлийг хийн. Тэрнээс хойш гайгүй болох байх гэж хэлсэн юм. 3 өдөр тасралтгүй би шөнөөр хардарлаа. Харин номлогч 3 өдрийн дараа надад ариун загалмаа өгсөн юм. Загалмаатай болсноос хойш ахин хардарсангүй. Ямар ч одоо би хардарахгүй байгаа. Гэхдээ өргөлж хүнжилтөө нуугдаж унтдаг. Намайг олчхор эсвэл хүснээрээ л дууд. Тэр чөтгөр одоогор надад зүйлэгддэггүй ч миний толгоноос нэгэн бодол гардаггүй юм. Юу вэ гэхээр хэрэг би загалмаагаа хийчих бол эсвэл гэртээ мартах юм бол тэр над дээр ирж 3 үг хэлэх байх. Харин тэр 3 үг нь миний хамгийн сүүл сонссон 3 үг байх гэж би боддог. The zone is in red was started by the guys.